Монголын англи хэлний багш нарын холбоо нь англи хэлний багш нарын судалгаа шинжилгээ хийх идэх сонирхлыг нь өрнүүлэх, чадварыг нь дээшлүүлэх зорилгын хүрээнд англи хэлний багш нарын онол практикийн олон улсын хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд 10 орны хэлний салбарт ажилладаг гадаадын судлаач багш нар оролцож, илтгэл тавьж, туршлага солилцсон ажиллалаа. 1997 онд үүсгэн байгуулагдсан Монгол англи хэлний багш нарын холбоо англи хэлний боловсролын салбарт ажиллаж байгаа ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулийн англи хэлний багш, боловсрол судлаачдыг нэгтгэн тэдгээрээ англи хэл заах онол арга зүйн мэдлэг, боловсролын түвшиг дэлхийн хэмжээнд хүргэн мэрэгчлийг нь дэвшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын англи хэлний багш нарын холбоо 2007 оноос эхлээд олон улсын хурлыг жилээр хийдэг уламжлалтай болсон. За энэ жилдээ бол 18 дахь хурал нь болж байна. За энэ хуралд бол ер нь Монголын аймаг орон нутгийн багш нар, ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцож байгаа, илтгэл тавьж байгаа, зөвхөр оролцож байгаа. За тэгээд гадаадын одоо хэд хэдэн орноос бас илтгэл тавьж байгаа. Манайх гадаад харилцаагаа одоо сүүлийн үед нэлээд өргөжүүлсэн үр дүнд энэ жил одоо 10 орноос илтгэл тавьж байгаа. За нэгдүгüүрт бол Америкийн нэгдсэн улсаас ер нь тогтмол оролцдог. Одоо Их Британиас онлайнаар оролцох юм. За тэгээд Оросын холбооны улс, Малайз, Непал. За энэ жил одоо гол илтгэгч маань Таиландаас ирсэн байгаа. За өмнөд Солонгосоос ирсэн. За Хятадаас ирсэн байгаа. За тэгээ энэ жил шинээр Тайванаас одоо бас илтгэл тавихаар онлайнаар илтгэл тавихаар одоо хүн оролцсон. Би Аз номхон далайн бүсийн англи хэлний хөтөлбөр хариуцсан бүгд найрамдах Хятад ард улсын Америкийн элчинд ажилладаг. Энэ удаад Монгол улсын англи хэлний багш нарын онол практикийн олон улсын уралд оролцохоор ирсэн. Энэ удаагийн уралд Хятад улсад ажилладаг англи хэлний Америк 3 багш, Монгол улсын ихтэй сургуульд ажилладаг 2 англи хэлний багш оролцсон илтгэл тавьж сургалтаа зохион байгуулж байгаадаа таатай байна. Өнөөдөр дэлхийн нийтийн хөгжлийг дагаад нийгмийн харилцаа, технологийн хэрэглээ, боловсрол, сургалт, хөдөлмөрийн салбарт заавал эзэмсэн байх ур чадварын нэг нь англи хэл болоод байна. Дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай иргэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд англи хэлний сурвалжлагыг бүх түвшинд дэмжих тогтолцоог хөгжүүлэх, үндэсний чадварыг бичүүлэх шаардлага үүсэж байгаа юм а. Манайх их сургууль бол доктортой хөгжлийн зорилтуудын хүрээнд нийгэм чигсээ ажлуудыг жил болгон зохион байгуулдаг. Энэхүү олон улсын хурал бол онл практикийг хослуулгаар онцлогтой. За тэгээ Монгол улсад бол 18 дахь удаага, за дэлхийн хэмжээнд 14 дахь удаага зохион байгуулагдаж байна. За Монголын одоо англи хэлний багш нарын дунд, за мөн англи хэлний одоо судлаачдын дунд нэлээд олон жил доктортой байдлаар ингээд зохион байгуулагдаж байгаа учраас энэхүү хурлын одоо хувь нэмэр бол нэлээд их байна. За бид бол одоо англи хэлний судлаачдын одоо мэдлэг чадварыг дээшлүүлэх, за цаашлаад салбарын хөгжлийг одоо олон улсын хэмжээнд ойртуулахад нэлээд хувь нэмэр оруулж байна гэж харж байгаа. За мөн одоо оролцогчдоос харахад бол 10 гаруй орны 74 орчим ихтгэл хэлэлцэгдэж байна. За тэгээд үүнтэй холбоотойгоор гадаад харилцаагаа сайжруулах, за тэгээд одоо нэг нэгнээсээ харилцан суралцах гэх мэтчлэн нэлээд олон ач холбогдолтой хурал болж байна. Энэ жилийн хуралд мандах их сургууль өөрийн англи хэлний хурлын зал техник хэрэгслийг үн төлбөргүй ашиглах боломж олгосон. Мөн төс сурлыг зохион байгуулахад хэд хэдэн төрлийн бус байгууллага дэмжлэг төсөлцөө үзүүлэн хамтран ажиллаж байгааг онцоллоо.